За нэр дэвшиж байгаа нэр дэвшигчтэй юуны өмнө бас амжилт хүсье. Ер нь энэ шүүхэд итгэх итгэл, шударга усыг тогтоох институцэд итгэх итгэл гэдэг бол ардчилсан нийгмийн маш чухал, амин чухал зүйл байгаа. Бодит байдал дээр одоо иргэдийн энэ хуулийн байгууллага дэд тусмаа шударга усыг тогтоох шүүхийн байгууллагад итгэх итгэл бол асар ихээр унж байгаа. За дээрэс нь энэ улс төржилт, за зарим бүр нэр томьёо хиллэг хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаг хонгол, шударга бусын хонгол гэдэг ч юм уу. Эрх мэдэл өндөр албан тушаалтай хүмүүсийн захиалгаар хуулийн байгууллага ажилдаг, тэр дотроо шүүгч шийдвэр гаргадаг гэсэн хардлага сэрдлэг маш их байдаг. Тэр энэ тогтож байгаа гаж ойлголт тодорхой хэмжээнд бас одоо нийгэмд хардтал дагуулад байдаг ойлголтын дээр бас энэ шударга усыг хамгаалах энэ шударга усыг хамгаалах процессыг бас энэ ил тод нээлттэй явуулах хэрэгцээ шаардлага маш их байдаг. Хууль ёсны байгууллагаас гарч ирж мэдэгдэл ихтэй хүний эрхийг зөрчсөн, хүний эрхийн мэдрэмжгүй асар олон төрлийн шийдлүүд гаргадаг. Одоо жишээлбэл шүүхээр хэнийг ч гин буруутай нотлогдоогүй, тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллийн байгууллагаар үнийг нь одоо тархааж, сэвж эндээ бол их сурвалжийн төвшөнд бас хүний эрхийн мэдрэмжгүй тэр мэдээллүүдээс эрх мэдэл бүхий хүмүүс албан тушаалтанд гаргадаг байдал явсаар байгаад байгаа. Тэр энэ дээр бас онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгаа. Таны юг уншсан нийтдээ нэг 5 зүйлийг одоо хэрвээ сонгогдох юм бол 5 бүлэг ажил дээр анхаарч ажиллах юм байна гэж. Тэрний 2 дахь дээр нь шүүхийн захимжилт гэсэн хэсэг байна. За энэ бол их чухал хэсэг байгаад байгаа. Тэгэхээр яг энэ дээр шилбэл хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гэдэг нэг зорилтыг та тавьсан байна. Энэ захимжилттай холбогдуулаад хууль эрх зүйн яг ямар орчныг боловсронгуй болгох гэж та харж байгаа юм бэ? Энэ дээр яг та тодорхой ийм зүйл гэж нэгдүгээрт хариулж өгөөч. За хоёрдугаарт нь болохоор харилцан ажилдаг байгууллагуудтай мэдээ солилцох нэгдсэн програм хангамжийг бий болгох гэж байгаа. За энэ дээр бас тодорхой яг нэг иймэрхүү зүйл гэдэг тийм өөрийнхөө төсөөлж байгаа ч юм уу зорж байгаа тэр зүйлээ хэлмээр байна. Гуравдугаарт энд нь юу харагдахгүй байх гэхээр нөгөө иргэдтэй харьцах тийм захим хувилбарууд, сувгууд, хөгжүүлэлтүүд юу гэж болох вэ? Яг мэдээж энэ та бол захимын мэрэгжилтэн биш гэдгийг бол ойлгож байгаа. Гэхдээ нэгэн та өөрөө хөтөлбөр дотроо ингээд тусгацсан учраас энэ дээр маш тодорхой баймаар байна. За жишээлбэл Америк нэгдсэн улс ч гэдэм одоо ингээд дэд шүүхийн шийдвэр гаргахад бол тухайн шийдвэрийг дэмжиж байгаа шүүгчдийн дэмжсэн байр суурьуд нь тусдаа, эсрэг санал өгсөн байр суурьуудын аргументууд нь тусдаа байдаг. Монголд нэг хэсэг энийг хийх гэж байгаа сүүлдээ одоо ингээд энэ ингээд тийм тодорхой биш хувилбар руу ороод шилжчихсэн шүү дээ. Тэр энэ дээр яг тодорхой юм тань санаа оноо байна уу? Энэ захим гэдэг дээр та ер нь яг ямар одоо энэ захим платформын төвшөнд яг юу гэж харж байгаа? Энийхээ ач холбогдол цаар хүрээ, хамрах хүрээ, ажиллах гормыг та ер нь яаж харж байгаа юм бэ? Энэ дээр та нэг хариулт хэлж өгөөч гэж хүсье. За тэгээд дээрэс нь нэр дэвшиж байгаад бас баяр хүргэж амжилт хүсье. За 3 дугаар микрофоныг өгье. Байна уу? За Эрдэнэ болдог шүнд баярлалаа. За би тантай бас санал нэг байна. Шүүхийн захимжилтын асуудал өнөө үед бол маш их өргөн хүрээтэй яригдчихж байгаа ийм асуудал байгаамаа юм байна лээ. Тэгээд энэ 2022 оны шүүхийн ерөнхий зөвлөлийн 32 дугаар тогтоолоор шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогыг ингээд 4 жилийн хугацаагаар баталсан байлаа. За энэний дагуу бол өнгөрсөн 2024 оны 6 сард шүүхийн тухай хуулийн захимжилттай холбоотой нэлээд олон заалтууд орсон байлээ. За энэний үүнтэй ингээд бол шүүхийн захимжилт тэгвэл ажиллагаа бол нэлээд одоо эрчимтэй явагдаж байгаа. 3 үе шаттай явагдаж байгаа юм байна. Захим хөгжүүлэлт, суйрлуулалт гэдэг. За шүүх эрх мэдлийн байгууллагын захим үйлчилгээний өөр нөлөө хүртээмжийг дээшлүүд иргэдэд цахимаар үйлчилгээ үзүүлэхийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдэг мөн шүүхийн бодлогын баримт бичигт бас тусгацсан байгаамаа. За
шүүхийн цахимжилттай холбоотой ямар эрх зүйн орчныг тодорхой болгохоо гэхээр энэ дээр бол одоо саяны дүрм журамтай холбоотой энэ цахим лавлгааны системийг нэвтрүүлэх, хөдөө орон нутгийн байгууллага өндөр хурдны интернетийн сүлжээг сайжруулах, кибер аюулгүй байдлыг хангах, эрсдэлгийн шинжилгээ хийх гэдэг ийм ажлуудыг хийхээр юм байлээ. Энтэй холбоотой мөн нөгөө дүрм журам заавар гэдэг юм уу стандартуудыг батлах шаардлагатай. Энэ хүрээнд одоо би бас энэ эрх зүйн орчныг эдгээр орчнуудыг сайжруулж эдгээр дүрм журмуудыг одоо боловсруулах хийхэд одоо оролцож ажиллана гэж ингэж илэрхийлсэн юм аа. За иргэдтэй харилцах цахим хувилбар юу байна вэ гэхээр одоо хамгийн наад захаас нэхлээ цахим төлбөр тооцооны хэрэгслүүдээс эхлүүлээд энэ дээр бол шүүхийн яг нарийн процессын үйл ажиллагаанд оролцохгүйгээр хийх боломжтой ийм ажлууд байгаа. Тэгээд эдэн дээрээс бас хэрэгжүүлээд явж байгаа юм байлээ. Тэгээд энэ дээр нь бол бас өөрийн үзэл бодлоо одоо холбогдох, тамирагдаж очивол холбогдох хүмүүстэй ярилцаж одоо хийх ийм бодолтой байгаа. За хариулж тусал.